За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дараагийнхаа бичлэгээрээ уулзаж байна. За өнөөдөр болохоор 2 дугаар сарын уншлага гэж хийхэр болсон. За тэгээд бүгдээрээ ажил карьерийн хувьд, хайр дурлалын амьдрал нь тэгээд мөн хувь хүний хөгжлийн хувьд 2 сар юу ямар хөө байх вэ гэж үзнэ. За тэгээд энэ 2 сард болохоор бас гариг иргэсийн нэлээд олон том хөдөлгөөнүүд байгаа. Сая 2 сарын 1-ний Арслангийн орд ирэх бүтэн сар бас жоохон хүчтэй орж ирсэн. Би ч гэсэн өөрөө энергиндээ зохиулаад тэгээд ингээ гараас юм гарч өгөхгүй жоохон хэцүү байлаа. Тэг ямар ч байсан хоцорсон ч гэсэн уншлагыг нь оруулъя гэж бодоод бүр ингээ нэлээд зүтгэж хичээсээр байгаад хийж дуусгасан. За 2 сарын 17-нд болохоор бид нарны хэртэлттэй тэгээд Хумхын орд дээр шинэ сар гарна. Тэгээд цагаан сар маань эхлээд шинэ жил маань бол шинэ гал морин жил маань бол эхэлж байгаа. Нарны хэртэлтээр бас нэлийн хүчтэй энерги биднэрт мэдэгдэх байх. Ер нь бол хэртэлтийн хонгол буюу хэртэлтийн сиснүүд дээр дандаа ийм хуучин зүйлсээ амьдралаасаа ингэж гаргаж явуулах гэсэн сэдвийг маш их хүнддэг. Тэгэхээр энэ сард сонсогчдын маань хувьд бас тийм ээ үзэгчдийн маань хувьд амьдралд нь тэр тал дээр нэлээд их нөлөө үзүүлэх байх гэж би бодож байна. 2 сарын 26-нд болохоор Буд гарагийн буцах хөдөлгөөн загсны орд дээр явагдана. Тэгээд Буд гарагийн буцах хөдөлгөөн бол нэлээд алдартай шүү дээ, тийм ээ. Гэхдээ яг тэр үед нь бол зориулаад Буд гарагийн буцах хөдөлгөөний талаар уншлага бол хийн гэж би бодож байгаа. Тийм болохоор stay tuned. За өнөөдөр 3 групптэй. Эхний групп нь болохоор би ингээд Oracle картууд авсан. Эхнийх нь The Temple гэдэг сүм гэсэн юм хүзүр гарч ирсэн. Хоёрдугаар групп нь болохоор The King буюу хаан гэсэн хүзүр гарч ирсэн. Гуравдугаар групп нь The River буюу гол гэсэн утгатай хүзүр гарч ирсэн. За тэгээд хамгийн их татагдж байгаа группээ сонгоод тэгээ группийн уншлагууд дээр уулзцгаая. За одоо бүгдээрээ 1-р группийн уншлага руу орцгоё. За 1-р группийн маань энэ Temple буюу сүм гэсэн утгатай хүзрийг сонгосон байгаа. За ерөнхий энергийг нь асуугаад би энэ хүзрийг гаргаж ирсэн. За тэгээд энэ Temple хүзүр болохоор надад юуг илэрхийлж байна вэ гэхээр энэ сард манай группийн маань одоо өөрсдийн манифест хийсэн зүйлсийнхаа хариуг дэлхийн ертөнцөөс олж авна гэсэн утгатай бол харагдаж байна л да. Таны өмнө нь тий ертөнцид ингээд ертөнцид хүсэж манифест хийсэн зүйлс байсан бол тэдний үр шим нь одоо ингээд гарч ирж таны амьдралд бас мэдэгдэн гэж бол хэлэхээр байна. Тэгээд энэ Desperate буюу энэ Oracle card бас гарч ирсэн. Desperate гэдэг нь өөрөө цөхрөл гэсэн утгатай. За тэгээд надад харагдаж байгаа нь болохоор нэг талаас таны өөрийн одоо өмнөх саруудад ч юм уу тий ер нь таны амьдралд ингээд нэлээд юм том саад байсан бол тэр саадыг та одоо яг энэ сард амьдралаасаа ингээд арилгаад юм тайван санаа амар урт амьсгаа авч чадхаар тийм амьдралынхаа нөхцөл байдал руу очиж болохоор байна. Нөгөө талаас таны тусламжийг хүсэж бас энэ сард хүмүүс тань дээр ирж таны тусламжийг хүсэх тиймэрхүү үйл явц болох боломжтой. Тэгээ энэ хүмүүст та тусалснаар таны хувьд болохоор маш юм зөв сайн карма, сайн үеийн үр болж дараа нь таны амьдралд үр өгөөж бол өгөхөөр байгаа байхгүй юу? Энэ сарын ер нь бол гол утга учир нь гэхээр тарьсан үрийнхээ үр шимийг хүртэнэ гэсэн утгатай. Тэгээ дараагийн хүзэр нь болохоор reveal what needs to be seen буюу харагдахгүй байгаа зүйлсийг ил болгож гаргаж ирнэ гэсэн утгатай. Тэгээд энэний утга учир нь бас ерөнхий уншлага дээрээсээ гарч ирэх байх. Надаа болохоор таны амьдралд тийм ээ заавал одоо юу гэдэг таны тавьсан үрийн үр шим нь заавал одоо таны амьдралд гарч ирэх
таны нүдэнд ингээ харагдах албатай биш. Гэхдээ ерөнхийдөө ингээ цаашаага энергийн дуудлах нь хийгдсэн тийм ээ. Өрн таригдсан. Тэгээд ирээдүйд таны амьдралд бас хийсэн зөв зүйлийн үр шим нь ирнэ гэж байна л та. За ямар ч үсэн эхлээд би 2 дугаар сард ажил карьерийн хувьд ямархуу байхаар байна гэд асуусан. За ингээд үзэхэд бол нэлээд тайван байхаар харагдаж байна. Маш сэтгэл хангалуун бас нэлээд тайван байх болно. Ялангуяа та өмнөх саруудад ер нь ойрын хугацаанд маш их тийм тэмцэлтэй байсан юм шиг. Маш олон саад дотгоруудыг давж гарч ирж ийж бас яг одоогийн энэ байгаа цэгтээ хүрэх юм замнал нь тавигдсан юм шиг. Одоо болохоор та нэг юм карьер ажлын хувьд нэг тийм өндөрлөгт цэгт хүрсэн байгаа гэж бол харагдаж байна л да. Энд хүрэхийн тулд болохоор нэлээд их өөрчлөлтийг өөртөө хийх хэрэгтэй болсон. Олон зүйлс сурч мэдэж хэрэгжүүлэх хэрэгцээ бас танд гарсан баг. Мөн түүнчлэн нэлээд их стратеги боловсруулж ирээдүйн ийм план төлөвлөгөө энэ төр гаргах шаардлагууд бас их байсан баг. Ер нь манай 1-р группийнхан маань толгоогоо ажилуулж тархиараа мөнгө олдог хүмүүс шиг бол харагдлаа. Тэгээд энэ хүртэлх цэг дээр очихын тулд маш олон саад дотгоруудыг давж гараад маш их тэмцсэний үр дүнд энд хүрээд одоо болохоор юмс ер нь бол таны планаар явж байгаа. Таны төлөвлөгөөний дагуу юмс ингээд цаашдаа үргэлжлээд явагдаж байгаа. Нэх их та тэмцэж нэх их зовох шаардлагагүй болсон. Яагаад тэгэхээр бүгдийнх нь эхлэлийг ингээд та тавиад одоо болохоор жоохон тийм хүлээсэн байдалтай. Цаашдаа ирээдүйд юу болох нь гэдгийг нь харсан байдалтай. Гэхдээ таны хүлээсэн, таны төлөвлөсөн зүйлс яг энэ төлөвлөгөөний дагуу ингээд цаашдаа үргэлжлээд явна гэдгийг нь та бол мэдж байгаа байдал тийм байдалтай байгаа юм шиг бол харагдаж байна. Тэгээд энэ сард болохоор ялангуяа та хэрвээ гадагшаа явах асуудлууд хөөцөлдөж байсан бол хэрвээ виз мэдүүлсэн байсан бол тийм ээ, визний хариу маш амжилттайгаар гарч ирэхээр харагдлаа. Гадагшаа дотгошоо явах хүмүүсүүдийн тэр ажил нь бол ямар ч тийм саад дотгоргүйгээр бүтэмжтэй байхаар бол харагдаж байна. Ямар нэгэн байдлаар таны нэлийн хөөцөлдөж хойноос нь ингэж гүйсэн ажил карьерийн асуудлууд бол бүгд сайнаар шийдэгдэхээр байна. Тэгэхээр энэ сард болохоор нэг юм хүлээсэн байдлаасаа гараад дандаа ийм сайн хариунууд авахаар байгаа байхгүй юу? Өмнөх саруудад болохоор энэний төлөө та амар их тэмцэж, маш их хөдөлмөрлсөн, маш их хойноос нь гүйж, одоо олон хүмүүстэй ч харьцаж ярилцах хэрэгтэй байсан юм шиг бас харагдаж байна. Тэгээд одоо болохоор дандаа сайн хариунууд танд ирнэ. Ажил үйлсийн дандаа бүтэмжтэй хариунууд энэ сард бол ирэхээр байна. Тэгээд юм маш юм тайван, амар сэтгэл хангалуун, өөртөө ч сэтгэл хангалуун, хийсэн зүйлстэй ч мөн сэтгэл хангалуун байгаа юм шиг бол харагдлаа энэ сард. За зарим нэг талаар өнгөрсөнд ялангуяа энэ ойр сүүлийн 2 сар тийм үү да. 2-оос 4 сарын хооронд зарим хүмүүсийн хувьд бол жоохон тийм пашн алдсан ч юм шиг тий. Өөрийн сэтгэл хөдлөл догтлолоо бас алдсан юм шиг. Жоохон тийм гунигтай, уйтгартай мэдрэмжүүдийг авч байсан бол энэ сард энэ нөхцөл байдлаасаа ер нь бол гарахаар байна л да. Бас нэлээд ийм удаан хариугаа хүлээж бас ажлын бүтэмжтэй энэ хариунуудыг авах гэж бас хүлээсэн байж магадгүй. Энэ хүлээх процесстай болохоор та өөрөө бас ядраад өөрөө ингээ гуниглаад тэг жоохон тийм сөрөг мэдрэмжүүдийг мэдэрчсэн байж болно. Гэтэ тэр нь ингээд бас юунаас болоод вэ гэдгийг нэг бол ойлгохгүй. Эсвэл та өөрөө амьдралдаа бас нэлийн юм чухал шийдвэр гаргах хэрэгтэй болчоод тэр шийдвэрээ гаргаж чадахгүй байсан бол энэ сард болохоор энэ бүхний учир нь тайлгдана. Заавал ингэж наантай цаантай гэж бодох шаардлагагүй юм байна гэдгийг ойлгоно. Ер нь харагдахгүй байсан зүйлс одоо бол харагдаж эхэлнэ гэж бол хэлж байгаа юм байна. Тэгэхээр энэгээр болохоор одоо яг энэ
Хүзрний утга нь гарч ирж байна л да. Reveal what needs to be seen гэд харагдахгүй байсан зүйлс болохоор одоо ингээ ил гарч ирнэ гэж хэлж байгаа юм. Тэгэхээр та хариуг нь олж чадахгүй тийм ээ, таны нүдэнд ингэж харагдахгүй байсан хариултууд, аргалгаанууд, эсвэл таны ингээд манифест хийгээд ертөнцид ингээд дуудсан байсан зүйлс таны амьдралд орж ирэх гэж бас ингээд жоохон удаан хугацаа гарч ирээд тийм ээ, тэр нь ингээд танд харагдахгүй байж байгаад одоо ил гарч байгаа энэ процессыг бас илэрхийлж болно. Тэгэхээр ерөөсөө энэ сарын ерөнхий гол тийм нь болохоор тийм ээ, гол утга санаа нь болохоор хүлээсэн зүйлсийн хариу ирнэ. Тэгээд мөн манифест хийсэн зүйлсийн үр шим нь ирнэ. Тарьсан үрийн үр шим нь бас ирнэ. Хүнд хэрвээ тусалбал тэрний зөв үр дагавар нь ч гэсэн ирнэ. Өмнө нь таны тус хүргэсэн хүмүүсүүдийн ач тусам ч гэсэн бас ирнэ гэсэн утгатай бол харагдаж байна. Тийм нэлээд удаан хүлээсэн юм байна л та. Одоо тэгээд маш юм сэтгэл хангалуун байгаа зүйлстэй бас маш сайн талархаж чадчихээн энэ сард. Юмс бас таны хүсснээр болоод байгаа болохоор тэрэнд сэтгэл хангалуун байгаа ч гэсэн өөртөө байгаа зүйлстэй өмнө нь бас ингээд талархаж баярлаж чадахгүй байсан баг. Яг ингээд болох, энийг юм болох гээд ингээд болж өгөхгүй байгаад байсан ч юм уу тий. Яг нэг юм ганцхан алхам үлдчихэд байдаг. Энэ алхмын цаана гарах бас юм хүч танд дутаад идэг. Дутаад байсан бол энэ сард энэ бүхэн ингээд цэвэрлэгдээд энэ саа дотгорууд арилаад яг хүссэн үр дүнээ та авч бодит амьдрал дээр ингээд манифест хийсэн зүйлсүүд бодит амьдрал дээр гарч ирж нүдэнд харагдаж байгаа болохоор сэтгэл хангалуун байна. Бас тэрнийхээ хэрээр байгаа зүйлстэй ч гэсэн нэлийн талархалтай хандж байна. Энэ бол маш сайн зүйл л дээ. За одоо Oracle card авч үзье. Ажил, карьерийн хувьд өөр биднэрт 2 дугаар сард 1 дугаар хүрэх бэлэнд маань ямар хөө байхаар энэ өөрөө хэлж чадах нь. Go the distance. Unfinished symphony. Breathe. Go the distance буюу ингээд хол явж байнда хүрч байгааг бол илэрхийлж байна. Unfinished symphony гэхээр яг дуусаагүй юм симфон. Breathe буюу амьсгал. За тэгээд ингээд харахад болохоор яг бас түрүүний хэлсэн зүйлсийг ингээд баттгаж бас хэлж ин л да, нэлээд удаан хүлээгээд дуусгаж чадаагүй байсан зүйлс, дуусгаж чадаагүй байсан ажлууд, прожектууд тийм ээ, хариу хүлээж исэн зүйлс гэх мэтчлэн энэ бүхний үр дүн нь яг энэ сард хурж ирээд та болохоор яг өөрийнхөө хүссэн зэгтээ бол очиж байгаа гэж бол хэлж байна. Тэгээд ирэхээр яг ийм одоо энэ карт болохоор яг энэ карттай амар адилхан харагдаж байгааз гүнзгий амьсгаа аваад тийм ээ, амар том юм майлстон буюу амар урт замыг туулаад саа дотгорыг давж туулаад өөрийнхөө хүссэн зэгтээ хүрээд ингээд тайвшраад байгаа зүйлтэй амар сэтгэл хангалуун болоод өөртөө бас нэлийн юм сэтгэл хангалуун өөрөөрөө бас юм бахархах мэдрэмж ч гэсэн авч ийн гэж бол харагдлаа энэ сард. За ажил карьерийн хувьд бол ийм байна. Одоо бүгдээрээ хайр дурлалын хувьд 2 дугаар сар ямар хөө байх нь гэж үзье. Хоёрдугаар сард 1-р группийнхний хайр дурлалын харилцаа нь ямар хөө байхаар байна вэ?
За хайр дурлалын харилцаа гэдгийгсэн чинь хайр дурлалын харилцаанд юусэн анхаарлаа төвлөрүүлэхгүй байна л да энэ сард. Таны анхаарлыг татах гээд тийм ээ, таны анхаарлыг татаад тантай ингээд сэтгэний таныг найрах гээд ирж байгаа бас айгүй олон хүмүүс байна. Тэгээ надаа ингээ харахад болохоро энэ за ямар ч үсэн эхлээд сингл байгаа хүмүүс яг хосгүй хүмүүстэй эхлээд уншия. Тэгээд харахад бол тийм таны анхаарлыг татах гэж байгаа хүмүүс бол айгүй их байна. Таны анхаарлыг татаж таныг найрая гэсэн хүмүүс. Тэгээд энэ хүмүүсийг болохоор та жоохон тоохгүй байгаа байхгүй юу? Яагаад тоохгүй байна вэ гэхээр нэгт таны хэм хэмжээнд бас хүрэхгүй байна. Хоёрт амар ядаргаатай санагдаад байна гэх юм. Амар ядаргаатай санагдаад угаасаа хэлэх үг байхгүй, сонирхолч байхгүй гэд жоохон юм буруу хараа суудсан. Тэгээд өөрийнхөө байгаа ирч хүчээ болохоор өөртөө болон амар юм дотгошоогоо өөртөө зориулаад өөрийнхөө хайраа өөртөө зориулаад тэг бас амар завгүй байна. Хүмүүст анхаарлаа хандуулаад авах надад цаг зав байхгүй. Тэгээд ойрын хугацаанд төлөвлөгөөнд угаасаа хайр дурлалтай холбоотой зүйл бол байхгүй гэж хэлж байна. Тэгээд ингээ харахаар та өөрөө юусоо хүсэхгүй байгаа байхгүй юу? Та өөрөө нэг хүмүүстэй холбогдож, хүмүүстэй уулзаж ямар нэгэн байдлаар харилцаа эхлүүлэх хүмүүстэй харилцах тийм хүсэл байхгүй. Тэгээд тэрний оронд би өөртөө байгаа цаг заваа өөрийнхөө энэ их хайраа би өөрөө өөртөө зориулна гэд сэтгэлээ бол ерөөсөө хүнд гаргаж өгөхгүй байна. Тэгээ энэ нь болохоор нэг амар таны сэтгэл хаалттай бол биш. Танд гол нь хийх ажлууд айгүй их байна гэж хэлж байна. Хүнд зарцуулах цаг зав надад байхгүй, хэлэх хөөж байхгүй. Угаасаа тэгээд нөгөө таныг гээд ирж байгаа хүмүүс нь өөрсдөө бас таны анхаарлыг татаж таны сонирхлыг төрүүлэхгүй байгаад байна л да. Таны сонирхлыг төрүүлэхгүй тэгээд нэг юм хоёрын хооронд хүмүүс ирээд байгаа юм шиг те нэг хөнгөн зугаа цэнгэл харсан ч юм уу нэг гүнзгий харилцаа хүсээгүй ч юм уу нэг тиймэрхүү хүмүүс ирээд байгаа болохоор та ер нь бол тоохгүй байна гэж байна. За энэ бол сингл хүмүүсүүд байлаа. Харин хостой хүмүүсүүдийн хувьд болохоор хэрвээ та хостойгоо ойрын хугацаанд тийм ээ маргалтаж муудалцсан тийм асуудлууд байсан бол энэ сард тэр асуудлуудаа ер нь бол цэгцлэнэ. Тэгээ ингээд цэгцлэхтэй болохоор за одоо хоёлаа муудалцаж маргалтахаа болий. Ер нь бол иймэрхүү зүйлс одоо дэмий гэсэн утгатай харилцан яриа өрнүүлнэ. Тэгэхдээ энэ өрнүүлсэн яриа нь болохоор за ингээд хоорондын асуудлуудаа ингээд шийдээ зохицуулчлаа тийм ээ. Гэхдээ яг ингээд бүрэн дүүрэн бүх юмаа нээж хоорондоо ярилцахгүй байгаад байна л да. Бүгдийг ингэж хамаг гомдол бодол тий дотроо хадгалсан бүх юмаа ингэж нээж ярилцахгүй жоохон ингээд хойш нь татчихж байгаа байхгүй өөрийгөө. Тэгээд ирэнгүүт хин хиндээ өгөх сэтгэлэн ч гэсэн жоох юм хойшоо татагдсан байдалтай. Тийм жоохон тийм хаалттай ч юм шиг хоорондоо жоохон юм хан үүсгэж байгаа юм шиг ийм болох гэдэг. Тэгэхээр хүзрийн хэлж байгаа нь болохоор яг ингээд сэтгэлээ ингээд бүрэн дүүрэн нээтэл тий бүх юмаа хоорондоо ингээд сайн ярилцах хэрэгтэй. Тэгээд харилцан яриа хэр өрнөхөөс хамаарат хоёрын цаашдын харилцааны ирээдүй бас өөрчлөгдөж болно. Тэр нь нэг юм одоо юу гэдгийг сална гэж хэлж байгаа бол биш. Зүгээр нөгөө хин хиндээ гаргах хандлага нь бас өөр байх болно гэж хэлж байгаа байхгүй юу? Одоо ингээд харахад жоохон тийм уйдгартай юм шиг харагдаж байна л да. Харилцаанаасаа жоохон уйдсан юм шиг. Нэг юм сэтгэл гжигдэж догтлуулах тийм зүйл ер нь бах болцсон юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд
яг нэг нэгэндээ гаргах хайр сэтгэлээ болохоор жаахан татаад оронд нь өөрсдөө анхаарат ч юм уу тийм өөр хүнтэй уулзаж яваад байгаа юм бол харагдахгүй байна аль аль талаасаа. Гэхдээ зүгээр сэтгэлээ бүрэн зориулж хин хэнийг ингэж халамжилж хайрлж хамтдаа болцоонд явж маах ч юм уу тийм хөгжилтэй ч цагийг өнгөрөөхгүй байгаа юм шиг бол харагдлаа. Тэгээ нэг жоохон тийм нэгэн хэвийн уйтгартай ч юм шиг болчихж байгаа юм шиг юм уу гэмээр. Зарим нэг хүмүүсийн хувьд харилцаа жаахан ээдрэтий, адармаатай, драматик байхад бас дуртай байдаг гэж магадгүй, жаахан токсик юмд дуртай байдаг гэж магадгүй. Тэгээд ингээд тайван болонгууд бас жоохон уйдаад байгаа ч юм шиг бол харагдчихээн. Тийм ер нь жоохон уйдцсан юм уу та. Тэгээ энэ харилцаагаа сэргээхийн тулд хамгийн гол нь хин хиндээгээ маш юм нээлттэй чөлөөтэй ярилцах хэрэгтэй байна гэдэг байгаа байхгүй юу? За, Oracle хүзүүр авч үзье. 2 сард хайр дурлалын нөхөр групп ихний хайр дурлалын харилцаа ямар байхаар байна. За, time for a nap буюу унтах цаг болсон. Тийм харилцаа нэг юм унтаа байдалтай. Milk and honey буюу сүү болон зүгийн мал тийм ээ. Нэг юм хамтдаа ингээд мэдэрдэг ямар юм гоё sweet зүйлсүүд нь жоохон унтарсан байгаад байна л да. Тгийг илэрхийлж чинь peace буюу тайван амар амгалан байдалтай. Хитрхийн нөгөө тайван хитрхийн амар амгалан байгаад ахаар тэрэндээ бас жоохон уйдаад байгаа юм уу та гэмээр бол харагдлаа. Тэгээ ер нь бол харилцаагаа цаашдаа ч гэсэн тийм ингээд сэргээж өмнөх юм халуун дулаан байдлаа авч үлдэхийн тулд аль аль талаасаа л мэдээж хичээх хэрэгтэй л тийм. Харин сингл хүмүүсүүдийн хувьд болохоор ер нь одоогоор би бол өөрийнхөө амар тайван байдлаа л эрхэмлэж байна. Би ямар нэгэн юм драматай complicated тийм зүйлсийг ээдрэтий зүйлсийг бол юус амьдралтаа хүсэхгүй байна. Ямар нэгэн драма хүсэхгүй байна. Одоогийн байдлаар бол миний хайр дурлалын амьдрал энэ сард ялангуяа их тийм унтаа байдалтай байх болно гэсэн юм бодолтой байгаа юм шиг бол харагдлаа. За ийм байна. За одоо бүгдээрээ хувь хүн талаасаа 2 дугаар сард нэгдүгээр группийнхан маань ямар байх нь уу гэж үзнэ. Тэрийг болохоор аль үзрүү үзэх. За энэ үзрүү. Нэгдүгээр группийнхан маань 2 дугаар сард хувь хүний хөгжил, хувь хүний амьдралын ямар байхаар байна. Хувь хүний хөгжил гээд асуухад бол нэлээд ийм ажил, карьер одоо ийм газрын зүйлсийн маш их анхаарлаа хандуулж байгаа хүмүүс байна л да. Урт хугацаанд таны амьдралд одоо юу хамгийн их үр өгөөж өгөх вэ? Юу хийвэл одоо урт хугацаанд та яг өөрийнхөө хүссэн амжилтандаа хүрэх вэ гэх мэтчлэн ийм зүйлс дээр амар их анхаарч энэн дээрээ нэлээд ингэж бясалгаж бодож байгаа юм шиг харагдаад байна. Тэгээ энэ бол юу ч хийж болно л даа сурлага, хөдөлмөр, ирээдүй гэх мэт. Нэлээд юм урт хугацааны ирээдүйг аягүй их бодож ингэж хийж байна. Тэгээ ингэж харахад бол яг одоогийн байдлаар
таны хайгаад байгаа зүйлийн хариу бол гарч ирээгүй байна гэж хүсэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ сарын гол утга учир нь гол нөгөө ерөнхий энерги нь болохоор reveal what needs to be seen буюу харагдахгүй байгаа зүйлс ил гарч харагдана гэсэн хүзэр гарч ирээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр надаа бол яг энэ хайж байгаа зүйлийн тань хариу бол энэ сард гарч ирэх байх. Тэгэд энэ хайж байгаа зүйл бол одоо бас юу ч байж болохоор л байна л да. Яг ийм өөрийнхөө хүссэн зүйлийг хайгаад байгаа юм шиг. Хүссэн зүйлээ хийж байгаа нь нэг л юм дутуу байгаа юм шиг танд санагдаад байгаа юм уу да? Таны амьдралд ингээд бүх юм ингээд сайхан болоо л юм тий. Гэхдээ нэг юм л дутаад нэг юм л болж өгөхгүй. Ирээдүй ингээд баталгаатай, ирээдүй бол ингээд айгүй юм материаллык байдлын хувьд ч юм уу бодит зүйлсийн хувьд бол яг боломжтой, баталгаатай, уул суурь нь айгүй сайн, фаундейшн нь ингээд сайн тавигдсан юм шиг ерөн цааштай ингээд юмс айгүй тогтвортой өрнөд яваад байдаг. Тэгэхэд тэнд та болохоор сэтгэл хангалуун бус байгаад байгаа байхгүй юу? Нэг л юм дутаад л нэг л сэтгэлийн юм оч гал пашн гэх зүйлээ мэдрэхгүй байгаад байгаа юм уу да? Тэгээ тэр нь юутай холбоотой вэ гэхээр энэ нэг юм дотоод амар амгалан гэх юм чаашаа. Дотоод ийм хүсэл эрмэлзэл яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг олж авч чадахгүй байгаа юм шиг. Нэг л юм дутуул юм шиг мэдрэгдээд ах юм. Тэгээд энэ нь таныг жоохон юм хоосон, гунигтай нэг бага зэргийн юм депресстэй юм шиг болгоод байгаа баг. Тийм амар депресд хийсээ илүү хоосон мэдрэмж өгöd байгаа байхгүй юу? Тэгээд энэ сард та өөртөө яг юу дутж байгаа вэ гэдгийг бол ойлгож мэдэж авна. Энэ сарын 2 дугаар сарын зурлагаа бас нөгөө харж байгаа хүмүүс байгаа бол тийм ээ. 2 сарын 1-нд сая Арслангийн орд дээр бүтэн сар гарсан. Тийм энэ сар дээр бас энэ асуултуудыг асууж нэлийн гүнзгий дотгошоо бодож байгаа хүмүүс байж магадгүй. Миний хувьд бол саяны энэ 2 сарын 1-ний бүтэн сар бас жоохон хүнд мэдрэгдсэн л дээ. Тэгээд 2 сарын 17-нд бид нэр болохоор нарны гэртэлд тэгээд Хумхын орд ирэх шин сарыг харна. Тийм ээ. Тэгээд нарны гэртэлд ялангуяа энэ гэртэлтийн сизон портал эхлээд бид нарт юу мэдрэгддэг вэ? Амьдралд юу болдог вэ гэхээр ерөөсөө л өөрт хэрэггүй зүйлсээ амьдралаасаа гаргаж хаях. Хуучин зүйлсээсээ салах, хуучин үзэл бодол, хуучин өөрт хэрэггүй токсик найз нөхд ч юм уу, тийм токсик зуршлууд ч юм уу энэ бүхнээсээ салахад маш их нөлөө үзүүлдэг. Магадгүй танд болохоор энэ одоо гариг иргэсийн хүчтэй нөлөөнүүд тэгээд 2 сарын 26-нд бут гаригийн буцах хөдөлгөөн бас болно. Тэгээд энэ хугацаа болохоор энэ 2 сард болох гариг иргэсийн хөдөлгөөнүүд танд бас энэ өөрийн дотоод мөн чанар, дотоод хүүхдийн хүсэл гэдэг ч юм уу яг амьдралаас би юу хүсээд байгаа мэдчлэн иймэрхүү том асуултуудыг асууж тэрнийхээ хариуг олох процесс бас нэлээд тус болох байх гэж бол санагдаж байна. Бас айгүй хүчтэй энерги орж ирлээ. Хувь хүний хөгжил гэхээр тийм гүнзгий асуултуудыг групп нэгийнхэн маань энэ сар бол асууж юм л да. Ажил, карьер, амьдралын хувьд бүх зүйл тодорхой, тогтвортой, гоё байгаа. Гэтэл нэг юм дутаад идэг. Тэгээ энэ дутсан зүйлийн хариуг л энэ сард олж харах юм уу да. Ялангуяа энэ хэртэлтийн үеийг бас сайн анхаараарай. 2 сарын 17-нд хэртэлтийн хонгил нэгдэж байгаа. Тэгээд энэ үеэр энэ талаар нэлийн сайн бодох бах. Яг юу гэдгийг нь бол хүн болгонд өөр хариу гарах болохоор надад бол мэдээж хэлэхгүй байна тийм ээ. Гэтэ таны сэтгэл, таны зүрх, таны сүнс яг юу хүсэж байна? Тэрний хаал хариуг олж авах юм шиг бол харагдлаа. Тэгэд хэрвээ бусдаас тусламж авч тийм ээ хүмүүстэй ярилцаж одоо
ялангуяа ийм spiritual хүмүүстэй ярилцаж ч юм уу өөрийнхөө сүсэг бишрлэрээ лам сүмд очих ч юм уу гандан орох ч юм уу те ламтай уулзаж ярилцах ч юм уу ийм зүйлс бас хий гэж бодож ивэл та өөрийнхөө сүсэг бишрэлтэй одоо тааруулаад хийж яваарай гэж бол зөвлөхөр байна. Тэндээс бас ийм гинтийн байдлаар хариу нь бас таны ингээд толгойд гинт ингээд ороод ирж бас болохоор бол харагдчихэв шүү. Сүнслэг зүйлсийн хариу болж авах юм шиг бол харагдаж байна. За ийм байна. Oracle card-ыг авч үзье. 3 дахь юм бишээ. 1-р группийнхан маань 20 сар тур хүний хөгжлөлтээр ямар хуу байхаар байна вэ? Deep knowing. Deep knowing буюу гүнзгийгээр одоо мэдэрч байгаа зүйлийг илэрхийлж байна л да. All буюу энэ шар шувуу болохоор мэдлэг гүн гүнзгий мэдээллийг илэрхийлдэг. Тэгэд энэ сард тийм яг өөрийнхөө дотоод мөн чанар өөрийн дотроос хүсэж байгаа зүйлийн хариуг л олж авах юм шиг бол харагдаж байна. Тэгэд энийг олж авах ер нь энэ мэдлэгийг олж авах тийм ээ энэ асуултыг асуух цаг нь ер нь бол болцсон байгаа байхгүй юу? Та өөрөөсөө ийм гүн гүнзгий асуултуудыг асуух цаг нь бол болцсон. Хариулт нь ч гэсэн одоо ирэхэд юм бол нэлээд ойрхон болцсон гэдэг чинь come to the edge буюу яг нэрмэг дээрээ хүрч ирсэн байгаа асуулттай. За ингээд групп 1-ийн уншлагыг дуусгая. Уншлагаа орж ирж сонссонд бол баярлалаа. Ер нь бас би 2 дугаар сарын уншлага хийх гэж нэлээд зовсон. Яг цагтаа бол амжиж чадсангүй. Гэхдээ яг хуу тийм ганц өдрөөр л хоцорсон шүү. За тэгээд та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлага руу орцгоё. За 2 дугаар группийнхан маань The King буюу эзэн хаан гэсэн энэ хөдрийг сонгосон байгаа. За ерөнхий энергийн ингээд асуугаад энэ хөдөр гарч ирсэн. Надад бол харагдаж байгаа нь The King эзэн хаан хөдөр юуг илэрхийлж байна вэ гэхээр нэлээд юм masculine энергийг илэрхийлж байна л да. Ер нь ингээд харахад энэ уншлагаас ч гэсэн тайрууд хөдрүүдийг бас харахад энэ группийнхан маань 2 дугаар сард өөрсдийн энэ masculine энергитэйгээ нэлээд холбогдох шаардлагатай болох тийм сар байх болно. Masculine энерги нь давамгайлах хэрэгтэй гэхээр одоо юуг илэрхийлж байна вэ гэхээр нэгт өөрийгөө маш сайн зоригжуулах тийм шаардлагатай болох юм шиг бол надад харагдлаа. Ерөнхий энергийн хувьд. Энэ нь болохоор таны одоо ажлын амьдрал, хайр дурлалын харилцаанд ч юун дээр ч ил гарч ирэх боломжтой. Энэ хөдрөөр энэ бас Oracle хөдөр гаргаж ирээд авсан. Push through any insecurity буюу өөртөө итгэлгүй, insecure буюу таны ингээд сэтгэл хангалуун бус байгаа зүйлс байгаа бол тэрийг ингээд тэндээс ингэж гарч түлхэж айгу юм хүчилж өөрийгөө ингэж гаргахыг илэрхийлж байна л да. Тэгэхээр таны амьдралын бас айлч хэсэгт ямар нэгэн байдлаар та өөрийгөө голох тийм үзэл бодлууд их давмгай байсан бол одоо бас өөрийнхөө байр сууриндаа ингээ хатуу зогсож тийм ээ өөртөө ихтгэлтэй байж өөртөө ингээ хүч зориг нэмээд тэгээд ер нь хүссэн зүйлийнхээ араас явах хийх зүйлээ одоо бусдад чөлөөтэй ингэж илэрхийлэх айжчгүйгээр илэрхийлэх ч юм уу тийм ялангуяа бас хүмүүсийн маргалтаж муудалцаад тэрнээсээ болоод сэтгэл санаа нь хямарсан хүмүүс байж магадгүй. Хэрвээ тийм бол бас хэлэх зүйлээ бусдад маш зоригтойгоор ер нь илэрхийлэх шаардлага энэ сард гарах байх. Тэгэд энэ нь болохоор танд маш их юм ирч хүч урам зориг бас авчирч өгнө. Таны сэтгэлийн хямралыг бас засч өгөх юм байна л да. Одоо шууд ингээд нөгөө таротын уншлага руугаа энерги маань яваад орчлоо. Тэгэд би бол энэн дээр ажил карьерийн хувьд 2 дугаар сард ямар байх вэ гэж асуусан баггүй юу. Тэг ингээ харахад болохоор
ажил карьер гэж асуухад надаа ер нь таны 2 дугаар сарын ерөнхий энерги одоо байгаа энерги 2 дугаар сард энэ нь бас яаж ингэж тайлагдаж явагдах вэ гэсэн юм ерөнхий энерги харагдаад байна. Энэ нь бас нэг талаар таны ажил карьерийн амьдрал болохоор танд ингээд маш юм хүчтэйгээр нөлөөлөд байгаа байж болно. Эсвэл нөгөө талаараа таны өөрийн сэтгэл зүйн байдал болохоор ажил карьерт чинь ингээд маш хүчтэйгээр нөлөөлөд энэ хоёр энерги хоорондоо ингээд бүр юм салгахын аргагүй юм хамт байгаа гэсэн утгатай байгаа хгүй юу. Тэгээ яагаад вэ гэд харахад болохоор маш юм сэтгэл санаагаар унагсан маш юм харамсмаар тийм зүйл бас ажил карьерийн хувьд эсвэл таны амьдралд ойрын хугацаанд бол болсон байх. Тэгээ түрүүний нөгөө хэлсэн ялангуяа ингээ хүмүүстэй маргалтаж муудалцсан зүйлс байсан бол энээсээ болж та бас нэлээд хямарсан байна. Нэлээд хямарсан байна. Өөртөө итгэх итгэлээ алдсан байна. Тэгээд бүр ингээд нөгөө сэтгэл санаагаар унаад өөрийн эрч хүчээ ингээ алдсан байгаа хгүй юу. Тэгээд ингээ харахад болохоор таны сэтгэл санааны байдал ямар байх нь таны ажил амьдралд маш юм хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэгэхээр зарим хүмүүс болохоор сэтгэл санаагаар хямарч исэн ч хамаагүй ажил бол ажил би хийх юм ал хийн гэд хийх юмаа ингээд хийгээд үргэлжлүүлээд яваад идэхтэй зарим хүмүүс болохоор сэтгэл санаанд нь ингээ хямрал үүсвэл тэр нь өөр дээр нь ингээд амар хүнгээр нөлөөлөд ажил хийх ингээ эрч хүчээ ингээ алдаад ажлын бүтээмж буураад байдаг л та. Тэг манай 2 дугаар группийнхан маань болохоор тийм талтай хүмүүс байж магадгүй. Сэтгэл санааны байдал ямар байх нь таны ажил карьертай маш юм нарийн холбоотой. Та өөрөө эрч хүчтэй, та өөрөө энергитэй байж иж бас хийх юмаа хийдэг. Тэрнээс маш их хамаардаг гэдэг чинь ер нь бол хамаардаг л та. Тиймээ гэхдээ танд болохоор бүр илүү ялангуяа ойрын хугацаанд болохоор энэ ажил карьераас болж ер нь ажил амьдралын асуудлуудаас болж нэлээд хямарсан байна гэж бол харагдаж байна. Нэлээд хямарсан байна. Тэгээд хэрвээ та хүмүүстэй муудалцаж маргалцсан бол хүмүүс танд бас хатуу үг хэлсэн бол тэгээ надаа ингээ харагдаж байгаа нь болохоор энэ хэлсэн хатуу үгнүүд нь танд ирэх ёсгүй үгнүүд байсан байгаа хгүй юу. Танд ирэх ёсгүй гэдэг нь болохоор тэр хүмүүс танд бас ийм юм хэлэх эрхтэй хүмүүс бол биш гэж хэлж байна. Хүнийг шүүмжилж, хүнийг муулах тийм ээ тийм эрх одоо хинт журам байхгүй гэж үздэг. Гэхдээ тэрнээсээ илүү ялангуяа энэ хүмүүс танд муухай хандсан, танд ийм хортой зүйлсийг хэлсэн хүмүүс бол танд тэгж хандах ёсгүй байсан юм аа л гэж бол хэлээд байна. Тэр нь бас таныг нэлээд ийм гомдоосон байна л да. Сэтгэлийн шарах өгсөн байгаа хгүй юу. Хэл хэлэхгүй үг бас аль талаасаа ч гарсан байж магадгүй. Хэрвээ бүр ерөөсөө хүнтэй муудалцаагүй гэж ивэл зөвөр ер нь л хүмүүстэй харилцах харилцааны асуудлууд тийм ээ хэлж чадаагүй дотроо ингэж хадгалсан зүйлс танд байсан байж болно. Одоо ингээд хин нэг нь танд ингээ буруу хандаад байна тийм муухай хандаад байна. Та өөрөө тэрийг илэрхийлж өөрийнхөө төлөө зогсож чадахгүй хэлэх зүйлээ ингээ дотроо нууцсан байсан бол дотроо хадгалсан байсан бол одоо бол энийг юусоо ингээ гаргах цаг нь болцсон байгаа хгүй. Тэгээд энэ зориг гаргаад хэлэх зүйлээ маш их хүчтэйгээр илэрхийлж чинь гэж бол харагдаж байна. Энэ сард. Тэгээд өөрийгөө ингээ илэрхийлээд тийм ээ доторхоо ингээ уудлаад гаргахаар таны сэтгэл санаа амар тайван болно. Та ийм peace буюу тий тайван байдлыг мэдрэнэ. Таны ингээ дотор ингээ хуримтлагтаа таныг зовоогоод байсан зүйлс ингээ гараад ирэхээр энэ сард болохоор маш юм тийм амар амгалан байдлыг та мэдрэхээр байна. Нэлээд ийм асуудалтай үеийн дараа өөртөө амар амгаланг олж авч чадна гэж хэлж байна. Бас нөгөө талаар одоо энэ 2 сард болохоор 2 сарын 17-нд бид нэр нарны хэртэлт тэгээд шинэ сар
хумхын орд дээр болно. За хумхын орд дээрх шинэ сар болохоор хүн хүнээс хамаарна л та. Гэхдээ ерөнхийдөө бол хамт олон найз нөхөдтэй холбоотой асуудлуудыг бас хөндөж болно. Тэгээд нарны хэртэлт, ер нь хэртэлтийн хонгол, хэртэлтийн сарууд дээр бид нэр юун дээр илүү төвлөрдөг вэ гэхээр дандаа ийм нөгөө хуучин зүйлсээсээ салах, өөрт хэрэггүй зүйлсээсээ салах, өөрт хэрэггүй токсик хүмүүс, токсик найз нөхөд тийм ээ, өөрт хэрэггүй үзэл бодол гэх мэтчлэн ийм хуучин зүйлсээсээ салж шинэ үзэл бодол, шинэ энергийг амьдралдаа оруулж ирэх тийм нөгөө ийм процесс явагддаг л та. Тэгээ ер нь бол хумхын орд дээр гарч ирж байгаа болохоор маш юм хувьсэл авчирхаар тийм шинэ сар, тийм хэртэлтийн процесс болж өнгөрнө. Тэгээд энэ үеэр ялангуяа танд бас нөлөөлөх нь болохоор өөрт хэрэггүй болсон хүмүүсээ амьдралаасаа гаргаж явуулах гэсэн ийм сэдв хөндөгдөж болохоор бол харагдаж байна. За ажлын хамт олон байж болно, найз нөхөд байж болно. Одоо танд өөрөө өгөөж өгч танд ингэж нөгөө таны амьдралд эерэг энергийг, зөв зүйлийг авчрахаа болцсон тийм хүмүүс байгаа бол эдгээр хүмүүсийг амьдралаас гаргах цаг нь болчихё гэдгийг ер нь бол ойлгохоор байна. За тэгэхээр ерөөсөө энэ бол ингээд танд юм шинжлэлтийг авчирч байгаа байхгүй юу? Шинэ ирэн үе, шинэ үзэл бодол, шинэ хүрээлэл, нэг юм cycle, энэ амьдралын нэг цикл ингэж комплит болж дуусаад тэгээ дахиад шинээр өөр юм цикл эхэлж байна гэсэн бас утгатай. Энэ нь гэхдээ ажил карьерийн хувьд гарч ирж байгаа болохоор та бас өөрийнхөө өөрт ийм хэрэггүй байсан ажлыг дуусгах байгаа байж магадгүй. Энэ хүзэр, энэ spread болохоор тийм ээ, death буюу үхэл гэсэн картаар эхлээд тэгээд world гэсэн картаар дуусч байгаа, дэлхийн ертөнц гэсэн картаар. Death card юу илэрхийлдэг вэ гэхээр өөрчлөлт, шинжлэлт, нэг зүйлийн эцэслийг илэрхийлдэг. Death card болохоор энэ циклийн комплит болж дуусч байгааг, шинэ цикл эхэлж байгааг, нэг юмны төгсгөлийг бас илэрхийлдэг. Тэгэхээр энд болохоор энэ 2 дугаар сар таны хувьд бол маш юм том өөрчлөлт, тэгээ бас шинжлэлийг авчрахаар бол надад харагдаж байна. Тэгээд энэ нь болохоор ажил, карьертэй маш юм гүнзгий холбоотой. Гэхдээ энэ 2 дугаар сар надаа ингээ гарч ирж байгаа спредний одоо энерги нь болохоор ажил, амьдрал, сэтгэл санаа гэд бүх юм хоорондоо амар юм уялдаа холбоотой юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр та энэ өөрт хэрэггүй байгаа зүйлсээсээ салж гарсны дараа ажил амьдралдаа ч гэсэн эргээд орох. Хэрвээ одоо энэ transformation буюу энэ өөрчлөлт таны ажил, карьерийн салбарт биш, хувийн амьдралын салбарт байвал тийм ээ, энийг ингэж дуусгаж иж, энийг ингээд өөрчлөлтөнд оруулж иж та бас нөгөө ажил, карьертаа анхаарах юм эрч хүч, сэтгэл зүйн юм бэлэн байдлыг бас олж авах юм л та. За ордуудын хувьд хилэнц, хонь, арслан, нум, хумх, тэгээд үхэр, арслан, хумх, хилэнц, үхэр, мэлхий гэсэн ордууд бол харагдлаа. За тэгээд ингээд харахад болохоор энэ defense mechanism гэсэн энэ хүзрийн утга нь бас гарч ирж байна л да, өөрийгөө юм хамгаалах систем тийм ээ. Тэгэхээр та өөрийгөө хамгаалж, өөрийгөө boundary ингэж тавьж өгөх тийм шаардлага болов гарч ирэхээр байна. Өөрийнхөө төлөө зогсож, өөрийнхөө хэлэх зүйлээ хэлж, бусдад ийм хэрэгтэй хаалт, хамгаалтыг нь тавьж өгөх шаардлага угаасаа гарч ирнэ энэ сард. Тэгээ энэ нь болохоор ажил, амьдрал, карьер, найз нөхөд таныг энэ тойрсон юм хүрээлэлтэй маш юм хамаарлах холбоотой. Тэгээ энэ бүхнийг ингээд дуусгасны дараа болохоор та өөрөө маш юм амар амгалан
Тэгээ бас юм хүчрэхэг мэдрэмжийг бол мэдэрнэ гэж бол надад харагдлаа. За маш гоё байна. Гоё эхэлж байна шүү. Одоо бүгдээрээ 2 дугаар сарын хайр дурлалын амьдрал нь 2 дугаар группийнханд маань ямар хөө байх нь гэж харъя. За 2 дугаар группийнхний 2 дугаар сарын хайр дурлалын харилцаа нь ямар хөө байхаар байна. Оо яна. Амар хүзэр гарч ирсэн. За эхлээд сингл байгаа хүмүүстэй зориулаад бол эхлэе. За синглчүүд маань сингл буюу тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүс гэж хэлэх хэрэгтэй юм байна. Ягаад гэхээр энд болохоор тодорхойгүй харилцаанд байхыг хүсэхгүй байна гэж бол орж ирж байна л да хамгийн түрүүнд. Синглчүүд маань ер нь ингээд одоо байгаа байдал нь харахад болохоор яг тогтвортой харилцаанд баймаар байна. Яг ийм зөв хүнтэйгээ хамт баймаар байна гэж хэлээд байна. Зөв хүн гэхээр таны ингээ хүсэж байгаа хүн болохоор маш юм тогтвортой, олон янзын зан гаргаад байдаггүй, нэг янзаараа л байдаг. Тэгээд таныг ингээд янз бүрийн асуулт асуугаал, таныг өөрийгөө ингээл голох, өөрийгөө шүүмжлэх тийм одоо зүйлс бодуулаад байдаггүй. Ийм secure хүн байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тогтвортой. Яг нэг янзаараа хэлсэн ярьсандаа л байдаг. Тэгээд ийм болж ивэл бас мөнгө төгрөгтэй гэдэг ч юм уу, тийм ээ? Санхүүгийн хувьд тогтвортой байдалтай. Ийм хүн бол хүсэж байна. Ийм хүнтэй хамт баймаар байна. Тэгээд бусдыг нь бол одоо хүлээж авахгүй л гэж юм л да. Яг тэгэхээр та болохоор сэтгэлээ шархлуулмааргүй байна. Тогтворгүй харилцаанд байж сэтгэлээ шархлуулмааргүй байна. Тэгээд хэрвээ таны амьдралд ийм тогтворгүй харилцаа танд өгөөд байгаа хүмүүс, тийм ээ? Таны энергийг шавхаад түрүүний хэлсэнчлэн өөрийгөө ингэж question хийх, өөрийнхөө үн цэнийг дахин ингэж асууж бодоход хүрэж байгаа тийм хүмүүс байвал та одоо тийм хүмүүстэй ер нь бол хамт баймааргүй юм гэж байна. Тэгэхээр хэрвээ тийм хүмүүс таны амьдралд байгаа бол энэ сард, энэ 2 сард тийм ээ, та бол одоо энэ хүмүүсийг бол тавьж явуулахаас илүү баг хөөж явуулна гэж бол хэлээд байгаа байхгүй юу? За одоо ийм зүйлийг би хүлээж авахгүй, тийм ээ? Яг ийм өөрийн гэсэн boundaries одоо бол тавьж өгнө. Түрүүний өмнө хэлсэнчлэн энэ сарын гол тийм болохоор өөрийнхөө бодлыг, өөрийнхөө сэтгэл мэдрэмж хэлье гэсэн зүйлсээ хүмүүст маш юм тодорхой байдлаар, зэгцтэй байдлаар бас илэрхийлж хэлээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг тодорхой хэлээд тэгээд ийм цензуур тавьж өгч юм л доо. Хаалт тавьж өгч юм. Чи энээс дээшээ л бай. Эсвэл ядаж энэ цэгтгүүр энээс доошоо энийг бол би хүлээж авахгүй гэсэн ийм цензуур тавьж өгч байгаа байхгүй юу? Тэгээд ирэхээр угаасаа чадахгүй хүмүүсүүд нь бол чадахгүй тэгээд бол явах юм байна л да. Та өөрөө болохоор энэнд бас сэтгэл хангалуун байх болно. Яагаад тэгэхээр та бас ер нь одоо би хүнтэй суух цаг маань ер нь болжээ. Би ер нь ингээд
цаашдаа үр өгөөж өгөх, цаашдаа ингээ илүү юм гоё харилцаа болох тийм ээ. Цаашдаа юм тогтвортой гэрлэлт гэх мэтчлэн бүр юм албан ёсны харилцаа болох боломжтой тийм л харилцааг би хүсэж байна гэж бол хэлээд байна. Тэгээд ийм харилцаанд би баймаар байгаа болохоор хэрэггүй хүмүүсийн бол би одоо явуулнаа гэж хэлж байна. Тэгээд иймэрхүү харилцаанд та бас удаан байсан бах л та юм тогтворгүй харилцаанд тийм ээ. Таныг болохоор ямар шийдвэр гаргах уу гэд айгүй хэрэгэлцэжсэн гэж байгаа байхгүй юу? Шийдвэр гаргахгүйгээр хэрэгэлцэж удаан байсан. Гэхдээ энэ 2 сар болохоор та шийдвэрээ гаргаж бол маш юм зоригтойгоор шийдвэрээ гаргаж илэрхийлж хэлж ийн л да. Өмнө нь бас ингэж айгаад идэг байсан байгаа байхгүй юу жоохон. Цаашдаа юу болох вэ? Хэрвээ би энэ хүнийг явуулчвал надад одоо дахиад өөр ямар хүн гарч ирэх бол гэх мэтчлэн. Иймэрхүү асуултуудыг өөртөө тавиад бас жоохон зориг хүрдэггүй байсан. Гэхдээ энэ сард бол нэлийн зоригтойгоо шийдвэрүүд гаргаад цэгцлэх ёстой асуудлуудаа цэгцлээд тэгээд ирэхээр таны энергийн хэлбэлцэл ч гэсэн нэлийн дэшөө ингээд өндөрт бол гарч ирэхээр байна гэж бол хэлж байна. Тэгээд ирэхээр угаасаа танд дараа нь одоо татагдж ирэх цаашдаа таны амьдралд орж ирэх татагдж ирэх хүмүүсүүд нь ч гэсэн иймэрхүү нааш цааш болоод байдаг тогтворгүй хүмүүс биш бас арай өөр тийм ээ таны хүссэн зүйлийг өгч чадхаар тийм хүмүүс таны амьдралд бол орж ирэхээр харагдаж байгаа байхгүй юу? Тэрийг та өөрөө ийм дуудна энергийн хувьд практ хийж одоо адилхан хэлбэлцэлтэй нэрэг адилхан үйлцэлтэй энерги л татаж дууддаг тийм ээ. Та ийм тодорхойгүй байдалд өөрөө байжгаад тодорхой харилцаа өгөх хүнтэй олж шүү гэж бол байхгүй шүү дээ тийм ээ. За синглчүүдийн хувьд бол ийм байна. За хостой хүмүүсийн хувьд. Хостой хүмүүсийн хувьд яах вэ гэдэг юм. Хостой хүмүүсийн хувьд бол бас арай өөр. За хостой хүмүүс нь болохоор харилцаагаа бүр одоо ингээд нөгөө илүү төвшин ахиулна, левел ахиулна гэж ярьдаг шүү дээ. Үрдэг байсан бол за одоо ер нь суух тал руугаа хандах ч юм уу тий. Цаашдын ийм ирээдүйд төлөвлөсөн нэлийн ийм албан ёсны харилцаа бүтээх, үүсгэх тиймэрхүү зүйлсийн талаар ярилцаж эхлэхээр байна энэ сард. Тийм шийдвэрийг бас гаргахаар байна аль талаасаа. Ялангуяа энэ эрэгтэй тал нь гэх юм уу да. Аль эрэгтэй энергитэй тал нь энэ шийдвэрийг гаргах гэж бас нэлийн эргэлзэж исэн юм болов эсвэл жаахан өөрийгөө татж исэн юм болов аль талаасаа яг ингээд сууй болохыг бүтээ гэсэн тийм бодолд тийм шийдвэрт хүрэхгүй аль талдаа жоохон бодож үзчихсэн гэж магадгүй. Хэрвээ тийм бол энэ сард харилцааг яг дахиж ингээд шат ахиулж арай нэг өөр төвшөнд аваад ший гэх мэтчлэн иймэрхүү зүйлсийн талаар та хоорондоо ярилцаж бол эхэлнэ. Тэгэд энэ сард болохоор ямар нэгэн байдлаар хостой хүмүүс тийм ээ цаашдаа хосынхоо харилцаанд гаргах тийм шийдвэр дээр эргэлзэж исэн зүйлс байсан бол тэр шийдвэрийг энэ сард бол шийдэж гаргахаар байгаа хгүй. Тэгээд энэ нь болохоор харилцаагаа илүү сайжруулъя, харилцаагаа илүү тогтвортой байлгахыг одоо хамт амьдарч эхлэе гэдэг ч юм уу. Хамт амьдарч эхлэе гэсэн шийдвэрийг бас гаргаж магадгүй. За хэрвээ жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол тийм бас тийм хүүхдтэй болоход бол бас тэжгүй сар байна гэж бол хэлж байна. Энэ бол хамааралтай хүмүүстэй бас хамааралтай байх. Нөгөө талаас хоорондоо ярилцаад ойлголцдоггүй байсан зүйлс байсан бол за тэр нь болохоор юу ч гэж болно л доо. Надаа ингээд харуулж байгаа нь бол энэ харилцааны ер нь гол энерги нь дотроо ер нь хамаг юмаа бодоод дотроо жоох ингээ бууглаад
хэлэх зүйлсээ ил гаргаж хэлэхгүйгээр дотроо ингээ хадгалаад яваад байсан юм шиг аль талаасаа ш тий. Тэгээд тэрийг ингэж маш тодорхойгоор бас цэгцтэйгээр ер нь ярилцаж гаргана гэж бол хэлж байна л да энэ сард. За тэгээд ирэхээр хоёрын сэтгэл санааны байдал, харилцаанд итгэх итгэл гэх мэтчлэн ийм зүйлсүүд нэмэгдэнэ. Харилцааны одоо нөгөө ийм суурь гэж байдаг шүү дээ тий. Foundation, итгэлцэл, ярилцаа, communication гэх мэтчлэн хайр, халамж гэдэг ч юм уу тий. Хин effort гаргаж чинь иймэрхүү зүйлс нь болохоор нэмэгдээд ирнэ. Тэгээд ирэхээр харилцаанд улам итгэлтэй болж эхлэхээр байна. Ер нь 2 сард энэ группийг сонгосон хостой хүмүүсүүдийн хувьд бол энэ харилцаа улам л цаашаага бат бүх болоод байна л гэж бол надад харагдлаа. Улам ингээ батчаад, улам тодорхой болоод, улам юм бэхжээд эхэлж байна. Тэгээд энийг яаж үүсгэж байна вэ гэхээр өөрсдийнхөө хэлье гэсэн зүйлсээ маш юм тодорхойгоор хэлж гаргаад хоорондоо маш сайн ярилцаад тэгээд эргэлзэж байсан зүйлсүүдээ ингээд цэгцлээд шийдвэрийг гаргаад ирэхээр энэ харилцаа бол цаашдаа нэлээд үр өгөөжтэй, нэлээд тогтвортой явахаар энэ харилцаа болж эхэлж байна. Тэрний одоо яг юм үндэс суурин тавигдаад харилцааны яг юм фаундейшн нь улам бэхжээл байна гэж байна да. За Oracle card бүгдийг авч үзье. Хоёрдугаар групп эхний хайрцагтлын харилцаа 2-р сард ямар байхаар байна вэ? Change in the wind, truth be told, between worlds. За тэгэхээр бас түрүүний хэлсэнчлэн тийм ээ. Яг энэ дотроо truth be told гэхээр одоо үнэн зүйлсийг ингээд хэлж ярьж байгаа гэсэн үг. Яг дотроо ингээ хадгалсан байсан зүйлсээ илэрхийлж ингэж гаргаад ирэнгүүт тийм ээ. Энэ харилцааны динамик бол өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Change in the wind. Тэгэхээр салхин дах өөрчлөлт гэх юм уу да. Тэгээд энэ харилцааны динамик өөрчлөгдөж байна гэдгийг илэрхийлээд байна л да. Between worlds буюу нэг талаас нөгөө тишээ ингэ шилжиж байгааг илэрхийлж байгаа. Нэг ертөнцөөс нөгөө ертөнц рүү шилжиж байгааг. Тэгэхээр одоо single хүмүүсийн хувьд болохоор өөрсдийнхөө хэлхий гэсэн зүйлээ илэрхийлж гаргаад тийм ээ. Өөрсдийнхөө энэ boundaries цензурыг тавиад ирэхээр энэ харилцааны тогтворгүй байсан харилцааны тогтворгүй эсвэл тодорхойгүй байсан харилцааны динамик өөрчлөгдөнө. Таны таны хэлсэн зүйлийг хүлээж аваад нөгөө хүн ч болохоор бас энэ харилцааг тодорхой болгоё гэж шийдэж болохоор юм байна. Бүр single байгаа хүмүүсийн хувьд болохоор ер нь бол өөрсдийнхөө одоо ирээдүйд ямар хүн манифест хийхийг хүсэж байна, ямар хүнтэй хамт баймаар байна гэсэн ийм зүйлсүүдээ бас нэлээд тодорхой болгоод ирэхээр харагдаж байна. Тэгээд ирэхээр таны амьдралд болохоор бас нэлээд ийм тогтвортой харилцаа танд өгч чадхаар айгүй боломжтой тийм хүмүүс нь таны амьдралд бол орж ирэхээр байгаа байхгүй юу? Хостой хүмүүс нь болохоор хоорондоо ингээд маш юм тодорхой ярилцаад тийм ээ. Түрүүний хэлсэнчлэг энэ дотроо буулсан зүйлсүүдээ маш юм сайн гаргаж ирж ярилцаад ирэхээр харилцааны динамик өөрчлөгдөөд тэгээд ингээ улам ийм бат бөх болсон илүү ийм гоё гэрэлтэй гэгээтэй ирээдүйлөө бол хамтдаа алхаж явхаар байна гэж бол харагдлаа. За ийм байна. Хайр дурлалын харилцаа нь 2 сард. Одоо хувь хүний хөгжил гэдгийг нь харнаа. Хувь хүний хөгжил дээр гэхдээ бас эхний асуултан дээр нь ер нь бол нэлээд яригдсан. Гэхдээ бүгдээ дахиад асуугаад үзье. 2-р группийнхний хувь хүний хөгжил талаас
2 сард ямар хөө байхаар байна вэ? За маш их өөрчлөлтийг авчирж байна л да. Хувь хүний хөгжилт талаасаа гээд асуухад болохоор одоо өмнө нь ярьсан зүйлсүүд ер нь бол давтагдчихж байгаа байхгүй юу? Та өөрийнхөө таныг ингээ хямраасан, танд ингээд хэцүү байсан сэтгэлдтэй нь ялангуяа юм ингээ бөглөө шиг юм хар бөглөө шиг ингээ бугларчсан байсан зүйлс айгүй их байсан юм шиг ээ. Тэр нь болохоор ингээ дандаа харилцаанаас авсан гомдол, харамсал, тэгээд ийм айгүй их асуудлууд хүмүүсийн хил ам, ховж ив гэдэг ч юм уу тий ийм хүмүүсээс авсан харилцааны айгүй их юм шархууд байсан байна. Тэгэд эднэрийг өөрөөсөө ингэж чөлөөлж гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэний тулд бол танаас маш их юм сэтгэлийн хүч маш их гарсан байна. Гарахын байна л да одоо энэ 2 дугаар сард тийм ээ. Ирээдүйд ирж байгаа шүү дээ. Гарсан тийм хүмүүс байж болно. Гэхдээ энэ сард бол энэ 2 дугаар сарын гол тийм таны хувь хүний хөгжилтөөр яаж харагдах вэ гэхээр маш их юм хийл хийгдэж байна. Маш их юм эдгэрэлт явагдаж байна. Тэгээд өмнө нь болохоор яг ингэж өөрийнхөө төлөө зогсож өөрийгөө хамгаалж тийм ээ өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлсийг бусдад илэрхийлж би ер нь тэгж чадахгүй үгүй гэдгээ бас одоо бусдад илэрхийлж юм бат зогсож чадахгүй айцтай байсан тийм асуудлууд байсан бол тийм ээ энийг энэ айцаа өөрийн юм өөрийгөө голох үзэл байж болно өөртөө итгэхгүй өөртөө итгэх итгэлэн суул байсан ч юм уу тийм иймэрхүү зүйлсээ бүгдийг нь ингэж даван туулаад сэтгэлийн маш их хүч гаргаад маш их зориг гаргаад тэгээд харилцаанд хандаад хэлхий гэсэн зүйлсээ илэрхийлж гаргаад тийм ээ ирэхээр энэ болохоро таны одоо хувь хүний хөгжилд бол маш том өөрчлөлтийг авчирч байгаа байхгүй юу? Та энийг хийж сурснараа энийг ойлгосноороо өөрийгөө хамгаалж сурч байна. Өөрийгөө бусдаас хамгаалж өөртөө хэрэггүй зүйлсийг өөрийгөө өвдөхөд зовоогоод байгаа зүйлсийг амьдралаасаа гаргаж сурч байна. Тэгээд зөвхөн өөртөө одоо сайн эерэг энерги авчирдаг хүмүүс өөртөө одоо эерэг мэдрэмжүүдийг мэдрүүлдэг тийм хүмүүс тийм нөхцөл байдлуудаар өөрийгөө ингэж хүрээлүүлээд ирэхээр өөрөө маш их юм хийлинг буюу эдгэрэлтийн процесст орж байгаа байхгүй юу? Энэ нь өөрөө амар том өөрчлөлт байх болно энэ сард. Тэгээд 2 сарын 17-ны хэртэлтийн үеэр энэ энерги нэлийн хүчтэй мэдрэгдэх байх. Том сэдвүүдийг хөндөж байгаа юм байна. Ер нь бол хувь хүний хөгжилтөөр бас том өөрчлөлтийг бол авчирхаар бол харагдаж байна шүү. За тэгээд ер нь бол иймэрхүү байлаа. 2 дугаар сарын уншлага нь та бүхэндээ уншлагаа орж ирж сонссонд бол маш их баярлалаа. Ямар ч байсан жоохон оройтсон ч ихсэн уншлагаа хийгээд гэж бодсон маань бас зөв болжээ. Хэрэгтэй мессеж чинь хэрэгтэй хүмүүстэй хүрэх байх бас юм нэлийн хүчтэй энергитэй сар байхаар бол надад харагдлаа. За тэгээд та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяр таа. За одоо бүгдээрээ 3 дахь группийнхаа уншлага руу орцгоё. 3 дахь группийнх маань The River гэдэг энэ хөдрийг сонгосон байгаа. За ерөнхий энергиээр асуухад энэ хөдөр гарч ирсэн. Тэгээ надаа бол энэ сард танд ингээд нөгөө яг нэг зүйлд баригдахгүйгээр одоо зарим зүйлсийг урсгалаар нь өнгөрөөж тийм ээ тавьж явуулах тийм шаардлага бол гарахаар бол харагдаж
in the river буюу гол гэсэн утгатай үзэр гарч ирсэн. Тэгээд ингээ харахад болохоор та маш юм завгүй явж байгаа байхгүй юу? Маш завгүй. Танд одоо хийх зүйлс амар ихтэй 2 дугаар сард. Тэгээд зарим зүйлсийг нь болохоор анхааралтай авч үзээ. Зарим зүйлсийг нь болохоор урсгалаар нь ингээ тавьж явуулах хэрэгтэй. Ер нь бол энэ балансыг нь маш сайн олох хэрэгтэй байна л та хийх ажлуудынхаа. Тэгээд дахиад энэ Oracle card авч үзэхэд reflect on your priorities буюу өөрийнхөө юм гол зүйлсүүд дээрээ илүү анхаарах гэсэн утгатай хүзэр гарч ирсэн л тийм. Тэгээд ерөнхийд нь ингээд харахад маш их хийх зүйлстэй байх болно. Маш завгүй байх болно гэж хэлж байна. Тэгээд тийм болохоор яг гол хамгийн түрүүнд одоо хийцэн байх ёстой зүйлсээ нэгт тавиад бусдыг нь болохоор урсгалаар нь ингээд явуулаад яг явах ёстой жамаар нь бас ингээд тавьж явуулах шаардлагатай бол харагдлаа. Ерөнхий нэрээр хувь хүний хөгжил гэдэг асуухад болохоор яг энэ shadow self гэсэн хүчрийн утга нь илүү сайн гарах бах. Одоохондоо бүгдээрээ ажил карьерийн байдал нь 2 сард ямар хөө байх нь вэ гэд асуусан. Тэрийг нь эхлээд ярилцсан. За тэгээд ингээд харахад бол нэлээд завгүй байна гэж хэлсэн тийм ээ. Нэлээд завгүй байна. Тэгээд таны гараас бол тэгтээ нэлээд сайн зүйлс гарахаар байна. Гүйцэтгэл сайтай хийх юм ихтэй ч гэсэн та өөрөө бас гүйцэтгэл сайтай байх болно. Ерөөсөө ямар ч уйдах завгүйгээр хийх зүйлс ихтэй байгаа байхгүй юу. Тэгээд заавал ажил карьерч гэлтгүү гэр бүлийн асуудлууд тийм ээ гэр бүлийн амьдрал дээр ч гэсэн хийх зүйлс айгүй ихтэй байх болно. Одоо өөрийн гэсэн танд одоо үүрсэн хариуцлагууд их байна л да. Тэгээд тэрнийхээ дагуу гэрийнхэндээ ч цагаа гаргаад ажил дээрээ ч цаг гаргаад тийм ээ ингээд аль талыг нь баланслаад одоо бүгдийг л ерөөсөө хийх хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Таны нуруунд дээр үүрэгдсэн маш их юм хариуцлагууд бол байна. Тэгээд тийм болохоор яг хөө хэлж байгаа нь болохоор тийм та өөрөө энийг бас ингээд хийхийг хүсээд хийж байгаа биш хийх ёстой болохоор хийж гин гэж хэлээд байна л да. Таныг байхгүй бол ерөөсөө бусд нь бол хийж чадахгүй юм шүү. Та л зөвхөн өөрөө гардан энэ бүхнийг одоо энэ их ажлуудыг өөрөө хийх хэрэгтэй. Бусад хүмүүст та бас итгэж найдахгүй байна. Хүмүүстэй хамтарч ажиллахгүй байгаа даа. Хүмүүсийн тусламжийг бас авахгүй ганцаараа жаахан зүтгэх гээд байна. Тэг ганцаараа зүтгээд ахаар сүүлдээ та өөрөө айгүй хядлана. Тийм болохоор бусдын тусламжийг аваад тий чадахгүй ч гэсэн бас зааж зөвлөж байгаа одоо хүмүүсийг юм хийлгэх нь зөв юм байна шүү. Тэгэхээр ганц тайчан ганцаард нь гихчээр сүүлдээ та өөрөө нэлээд ядраад тэгээд өөрийгөө нөгөө burn out хийн гэж ярьдаг шүү дээ тий. Сүүлдээ одоо хийх хүсэлгүй болтлоо нэлээд ядарч суухаар бол харагдаж байна л да. Тэгээ энэ сар ажил карьерийн хувьд болохоор хийх зүйл ихтэй, гэр бүлийн асуудлууд дээр бас анхаарах зүйлс ихтэй. За цагаан сар гээд ялангуяа бэлтгэл ихтэй байх юм шиг бол харагдлаа. Тэгээд энэ бэлтгэл нь танаас амар шалтгаална. Та ерөөсө гартаж хэмиг хийх хэрэгтэй байх болохоор гэрийнхэндээ цаг гаргаад тийм ээ өөртөө ерөөсө цаг гаргах тийм заавал бол олдохгүй байгаад байна. За оюутан сурагчид хэрвээ сонсч байгаа бол оюутан сурагчдын хувьд болохоор яг нөгөө ийм дедлайн буюу одоо цагаа тулгаж бол юм хийж шалгуулах тийм зүйлс байх юм уу да. Гэхдээ яг цагтаа амжаад бол хийх юмаа бол хийж гүйцэтгэж юм л та. Гэхдээ өөрийгөө яг бүрэн дайчилж гаргаж чадаагүй юм шиг бол санагдах байх. Хийсэн зүйлдээ та өөрөө жоохон итгэлгүй байгаа юм шиг бол харагдаж байна. За хууль дүрм журм шүүх хуралтай холбоотой асуудлууд байгаа бол ер нь жоохон асуудалтай л байна л да. Хүмүүс одоо яг таны хүссэн үр дүнд бас хүрэхгүй байгаа хгүй юу энэ хууль дүрм журмтай холбоотой асуудлууд тийм ээ гэрээ хилцээр ч юм уу шүүх хурал ч юм уу ийм асуудлууд дээр болохоор таны хүссэн үр дүнд бас хүрэхгүй байна. Гэхдээ хэрвээ та хүмүүсээс тусламж сайн авбал энэ бас өөрчлөгдөж болно. Хүмүүсийн туслалцаа хамтын ажиллагаа нэлийн шаардлагатай байх болно энэ сард.
Тэгээд ерөөсө ганцаараа бүгдийг хийх гэж зүтгэх хэрэггүй гэж бол үзүүр сануулж байна. Ямар ч ажил байсан тийм ээ. Хичээл сургалттай холбоотой зүйлс ч байсан, хувийн асуудлууд ч байсан, ажил карьер дээрх асуудлууд байсан ч гэсэн дандаа хүмүүсээс тусламж авч ингэж хамтарч юмыг хийвэл илүү үр дүнтэй байх болно. Ганцаараа хийх гээд ганцаараа нөгөө юу гэдгийг бас жоохон өөртөө ингээд нэлээд итгэлтэй байна л да. Би энийг ганцаараа хийж чадна гэж яах юм бардамсан тийм бодлоос үүдэлтэйгээр ганцаараа хийх гэж зүтгэвэл та амжилтгүй байх болно гэж хэлж чинь шүү. Энэ бол анхааруулга заавал тийм байна гэж бол хэлж байгаа юм биш тийм ээ. Тийм болохоор бусдаас тусламж сайн аваарай гэж бол үзүүр сануулж байна. За ажил карьерийн хувьд бол нэг иймэрхүү байна. Бүгдээрээ Oracle Card авч үзье. За 3 дугаар группийнхан маань 2 дугаар сард ажил карьерийн хувьд ямар хөө байхаар байна гээ. За teamwork. Хамтын ажиллагаа одоо багаар хамтарч ажиллах гэсэн зүйлсүүд ер нь бол highlight болно. Тэгээд хүмүүстэй хамтарч ажиллаа гэдгийг бол дахиад хэллээ. Abundance. Дэлбэг байдал гэдэг чинь тэгээд ер нь бол та одоо үр бүтээмж нэлээд сайн авна гэж байгаа байхгүй юу? Хийсэн зүйлсээсээ ажил карьерийн хувьд мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн сайн орлого бас орж ирж болохоор тийм сад байх нэ гэж хэллээ. За одоо бүгдээрээ болохоор хайр дурлалын амьдрал нь 2 сард ямар хөө байх нь бэ гэдээ үзье. За 3 дугаар группийнхны маань хайр дурлалын амьдрал нь 2 дугаар сард ямар хөө байхаар байна бэ? За эхлээд single буюу ганц бие хүмүүсийн хувьд ямар хөө байх нь вэ гэдээ хараад үзье. За ингээд харахад болохоор single хүмүүс маань ганц бие байгаа энэ байдалтай маш сэтгэл хангалуун байгаа гэж бол харагдаж байна л да. Яагаад вэ гэхээр одоо өөр харилцаа холбоо хүмүүстэй үүсгэн гэхээр жоохон юм ядаргаатай санагдаж байгаа байхгүй юу? Танд өөрт болохоор тиймэрхүү зүйлс тийм ээ харилцаандаа анхаарах тийм цаг зав надад бас гарахгүй байна гэж бол хэлж чинь өөрийнхөө байгаа байдалтай маш сэтгэл хангалуун байна. Ганцаараа байсан ч гэсэн уйдж байгаа юм бол алга өөр харилцаа бас ингэж хүсэж байгаа юм бол алга. Гэхдээ таныг гээд тантай хамт бай гэж ч юм уу те одоо Валентина хамт өнгөрөө гэдэг ч юм уу таныг болзоонд уурах ч юм уу тиймэрхүү хүмүүс бол гарч ирж байна. Тань руу ингэж холбоо барьж бичсэн болзоонд уурсан найрах гэж оролцсон ч юм уу тиймэрхүү хандлагатай хүмүүс бол гарч ирнэ. Тэгээд та болохоор өөрийнхөө амьдрал, өөрийнхөө бизнес, ажил, карьертэй жоох ингээ анхаарад нөгөө хүмүүсийг болохоор жоохон түлхээд байгаа хгүй яг хайр дурлалын харилцаан дээр би надад ерөөсөө цаг зав алгаад чи зүгээр цаана байж гэх мэдчихлээ. Тэгээд ингэж байгаа нь болохоор танд өөрт амар та одоо хүмүүсийг түлхэж байгаадаа нэг тийм санаа зовсон ч юм уу те ямар нэгэн тийм зүйл бол алга. Та өөрөө сэтгэл санаа тавгүй байгаа болохоор хүнийг түлхэж байгаа ч юм бас биш.
тэр хүмүүс танд бас нэг амар таалагдахгүй да бас биш. Зүгээр одоогийн байдлаар та болохоор хосын харилцаанд цаг зав гаргах тийм бодол бол байхгүй байна гэж хэлээд байна. Тэгэхдээ ганц бие хүмүүсийн хувьд болохоор энэ сард ялангуяа ийм шинэ харилцаа үүсэх боломж бололцоо гарч ирнэ. Тэр нь болохоор таныг гээд яг ирэхээр сэтгэлийн өхөөр өөрийнхөө сэтгэлийг бас илчлэхээр тийм хүн бол гарч ирж байна л да. Нэлийн романтик байдлаар бас сэтгэлээ илчлэх гэж энэ хүн хичээхээр байгаа хгүй юу? Хамаг юу гэдэг ер нь энэ хүнээс хичээл зүтгэл амар их гарна. Яг хүлээж авч гинэ. Тэр хичээл зүтгэл сэтгэлийг нь хүлээж авч гин гэж бол надад яг хэлсэнгүү. Тэрнээсээ илүү та бараг за яахаа мэдэхгүй нэг тоох уу яах уу гэдэг ч юм уу яхан бодож үзэх юм байна л да. Урсгалаар нь яг энэ хайр дурлалын харилцаагаа болохоор яг урсгалаар нь ингээд хайцсан байгаа юм шиг бол харагдлаа. Тэгээ яг өөрийнхөө хийх зүйлстэй айгүй их анхаарал тийм ээ. Гэр бүлийнхэндээ ер нь бол нэлээд анхаарч байна. Тэгж байна. За хостой хүмүүсийн хувьд болохоор хостойгоо хамт бол романтик болцоонд бол явах нэ. Тэгээд Валентиныг болохоор нэлээд хамт айгүй гоё өнгөрөх байх. Бэлэг сэлт бэлдээд тийм ээ. Нэг нэгэндээ гээд зориулаад цаг зав гаргаад Валентиныг айгүй гоё өнгөрөхөөр бол харагдаж байна. Энэ хамт өнгөрөх цаг заваа олж яг нөгөө би бинтэйгээ байх цагаа олох гэж бас нэлийн юм болох байх. Тэгээд ер нь явсаар нэг их энэ сард уулзаж бас хамт байж чадахгүй болов уу гэж харагдах юм. Надад болохоор яг нөгөө хамт амьдраагүй байгаа хамтын амьдралыг эхлүүлээгүй байгаа хостой хүмүүс илүү их харагдлаа л да. Хинхэндээ гаргах цаг зав жоохон багтай тийм ээ. Хийх зүйлс амар ихтэй. Гэхдээ хин хэнийгээ хийх зүйлс ихтэй байгаа гэдгийг нь айгуу сайн ойлгож байгаа байхгүй юу? Ойлгож хүлээж аваад энээс болж ингэж ямар нэгэн байдлаар стресстэй ч юм уу маргаан муудалцсан бол үүсэхгүй байна. Маш юм тодорхой зүйлсийг нэг нэгэндээ хэлээд за би ер нь ийм байна, ийм хийгээд байна. Ингээд завгүй байгаа шүү гэдэгт нь бол аль талаасаа бол ойлгож байна гэдэг ч юм. Ямар нэгэн хостой хүмүүсийн хувьд бол ямар нэгэн тийм асуудал энэ сард бол гарч ирэхгүй байна. Яг цаг зав олох гэж л жаахан хэцүү байхаар бол харагдлаа. Бүр гэр бүл зохиогоод хамт байгаа хүмүүс болохоор цагаан сар гэдэг ч юм уу тий. Ингээд бүр олуулаа ингэж хамт байх тийм харилцаанд амар анхаарал байгаа хгүй. Цагаан сарын бэлтгэл гэж нэлээд их хийхээр байна. Яг энэ сонгосон группийн хувьд болохоор бусад группүүд дээр ийм гарч ирээгүй. Материаллык зүйлс дээр айгүйх анхаарч байна. Мөнгө санхүүгийн байдал дээр нэлээд анхаарч байна. Гэхдээ энэ сард болохоор амар ирч хүчтэй байна л да. Аль талаасаа хосон ч гэсэн та өөрөө ч гэсэн бас ажлуудаа амжуулсан юмнуудаа бүтээгээд тэгээд сэтгэл санаа ч гэсэн хосын харилцаанд нэлээд сэтгэл хангалуун байгаа хгүй юу. Ерөөсөө ямар нэгэн шаналгасан, ямар нэгэн тийм асуудал гарсан зүйл бол ерөөсөө харагдахгүй байна. Зүгээр хамтдаа нэг зүйлийн төлөө ингээд нэг юмыг ингээд бүтээх гээд тийм ээ. Энэ сарыг нэг айтайхан давъя да гэдэг ч юм уу. Хоол унд бэлдэх гэх мэтчлэн хүмүүстэй уулзаж ярилцах гэх мэтчлэн иймэрхүү амьдралын асуудлууд дээр хамтдаа анхаарад тэгээд яг хамт амьдарч байгаа хосуудын хувьд болохоор хамт болцоонд явж Валентина өнгөрөө гэхээсээ илүү гэртээ ингээ гой хоол хийж идээд гэрээ тохижуулаад тийм ээ гэр орноо цэвэрлээд гэх мэтчлэн гэртээ хамтдаа байж цагийг ингэж гой халуун дулаанаар өнгөрөөж туртай киногоо үздэг ч юм уу туртай хоолоо хийж иддэг ч юм уу нэг иймэрхүү байдлаар 2 сард бол айгуу тийм халуун дулаан байдалтайгаар хамтдаа байхаар бол харагдлаа. За
Одоо бүгдээрээ Oracle card авч үзье. 2-р сард group 3-нд маань хайр дурлалын харилцаа за direction гэх байхаар commitment өөр хүзэг авчихгүй байна. Preparation тийм direction буюу одоо чиглэл. Тэгэхээр хамтдаа нэг чиглэлд явж байгаа гэж бол түрүүн харагдсан. Ялангуяа хостой хүмүүсийн хувьд болохоор тэгээд хамтдаа ингээд яг нэг зүйлийг бүтээх гээд ингээд маш тодорхой чиглэлтэйгээр явж байгаа болохоор тэрэндээ амар сэтгэл хангалуун байна. Цаг зав муутай байсан ч гэсэн тийм хинхэндээ гаргах цаг зав муутай байсан ч гэсэн яг харилцаа хаашаа явж байгаа гэдгийг мэдж байгаа. Тэгээд тийм болохоор нэг их санаа зовох зүйл асуудал ерөөсөй байхгүй байгаа байхгүй юу? Ганц бие хүмүүсийн хувьд болохоор өөрсдийгөө яг хайр дурлалын харилцаанд ямархуу чиглэлтэй, ямархуу байдалтай байхаа бол мэдж байна гэж байна. Тань дээр ирж нөгөө одоо тантай болцоонд явъя гэж орж ирэх хүмүүс ч гэсэн тэрийгээ маш танд маш тодорхойгоор илэрхийлж байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар толгоо өвдгөх ойлгомжгүй байх гэсэн тийм зүйл бол нөгөө хүнээс бол юусаа гарч ирэхгүй гэж хэлж байна. За commitment буюу нэг нэгэндээ яг ингээд үүрэг хариуцлага гэж тайлбарлах юм уу да. Хин хиндээ өөрсдийгөө ингээд зориулсан хин хиндээ амлалт ингээ үүсгэсэн тийм тодорхой харилцааг бас хэлж байна. Тэгэхээр энэ сард болохоор 2-р сард хостой хүмүүсийн хувьд болохоор өөрсдийнхөө нөгөө хийх ёстой зүйлстэй ямар их анхаарч байгаа. Гэр бүлийн энэ commitment буюу гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлагандаа бас нэлийн анхаарахаар бол харагдаж байна. Ганц бие хүмүүсийн хувьд ч гэсэн өөрсдийнхөө гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлагандаа анхаарад хостой хүмүүс нь ч гэсэн бас адилхан тэрэндээ анхаарна. Preparation буюу бэлтгэл ажил гэдэг. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн энэ сард ялангуяа нөгөө цагаан сарын бэлтгэл гэж нэлээд хийж байгаа хүмүүс л харагдаад байна л да. За хостой хүмүүсийн хувьд болохоор тэндээ нэлээд анхаарад ганц бие хүмүүсийн хувьд ч гэсэн гэр бүлийн аж амьдрал бэлтгэл байдал гэх мэтчлэн ийм зүйлстэйгээ нэлээд анхаарсан тийм сар байхаар байна. За хайр дурлалын харилцаанд бол иймэрхүү байна. Одоо бүгдээрээ хувь хүний хөгжил талаас 2 сард ямархуу байна вэ гэж асууя. За тэрийг болохоор энэ хүчрээр үзнэ. За 3-р бүлгийнхэн маань 2 сард хувь хүний хөгжил талаас ямархуу байхаар байна вэ? Ажил амьдралдаа нэлээд анхаарч байна да. Ажил амьдралдаа нэлээд анхаарч байна. Сэтгэл санааны байдал, хувь хүний хөгжил юу гэдэг өөрийн ийм сэтгэл мэдрэмжийн асуудлууд гэдэг ч юм уу иймэрхүү зүйлс дээр ерөөс анхаарахгүй байна. Ер нь бол цааш нь ингээ хаяж байгаа байхгүй юу? Энэ сард болохоор дандаа ийм логикоор айгу сэтгэж юм л да. Логикоор
ерөөсөө сэтгэл мэдрэмж гэсэн зүйлстэй анхаарахгүйгээр бүр ингээд гаргаад хайцсан. Тэгээ бас таныг нэг амар зовоогоод ч юм уу шаналгаад байгаа тиймэрхүү зүйлс бас нэг их байхгүй байна. Гэтэ та өөрөө байхгүй байна гэж бодож байгаагоос биш. Уул нь бол жоохон нуугдсан зүйлсүүд бол байгаа. Тэрийг зүгээр ингээд олж харахгүй гэхээсээ илүү ингээд дээгүүр нь өнгөрөөгөөд тийм ээ тоохгүй ингээ хаяад байгаа байхгүй юу. Тэгээд хийх зүйлстэй анхаарад дандаа юм нэг юм маскулин энергитэй дандаа юмыг хийж бүтээн энэ сард би ийм зүйлийг хийж бүтээгээд энэ сард би ийм юмнуудыг амжуулсан байх ёстой гэд тийм зүйлстэй амар анхаарад капс буюу одоо мэдрэмж сэтгэл гэсэн энергиудээ болохоор бүгдийг нь хайцсан байна л та. Нилээ ингэж хайсан байдалтай бол харагдаж байна. Тэгээд яг уу энэ сард хийх зүйлс ихтэй байгаа болохоор юм байж болно. Гэхдээ хүчрийн сануулж байгаагаар болохоор яг ингээд харах юм бол одоо юм нуугдсан асуудлууд бас байгаа шүү. Та өөрөө өөрийгөө жоох ингээ хуураад ч юм уу тийм. Хуурах гэхээсээ илүү зүгээр ингээд зүгтаад яг гүнзгий мэдрэмж рүүгээ бол өнгөж харахгүй байна л гэж юм л та. Тэгээ яагаад тэгж юм бэ гэхээр нэгт угаасаа таныг зовоож байгаа бүр амар сэтгэлийг чинь яг ингээд шархлуулж байгаа тийм асуудлууд бас байхгүй. Нөгөө талаас та энэ өвдөлтөөс айгаад тэгээд яг энэ сүйдвэртэй тал руугаа бол харахгүй байна гэж хэлж байна. Энэ хүзэр гарч ирэхдээ угаасаа доошоо харж гарч ирсэн л дээ надаа. Өөрийнхөө сүйдвэртэй тал руугаа олж харахгүйгээр тийм ээ тэрийг ингэж өнгөрөөгөөд яг юм хүн хүнсгийн асуудлууд өөрт байгаа сэтгэл дотор байгаа юм хүнд энерги сэтгэлийн шарах гэх мэт ийм зүйлсээ болохоор жоохон тоохгүй орхиод байна гэж бол харагдлаа. Яг уу тэгж бол болно л та тийм ээ. Гэхдээ яванда ялангуяа 3 сард энэ асуудлууд буцаж гарч ирнэ. Буцаж гарч ирэхдээ бас нэлийн өвтгөж гарч ирэх бах. Тэгээ тэр үед болохоор тоохгүй байхын аргагүй болж магадгүй шүү гэж бол хүзэр сануулж байна л да. Одоо болохоор амьдрал ингээл амар завгүй тий. Хийх зүйлсүүд дээр анхаарал ингээл бужигнаал явж идэг. 2 дугаар сар дуусаад 3 сард болохоор илүү мэдрэмтгий эмзэг болоод эхэлж болохоор бол харагдаж байна шүү. За, Oracle card авч үзье. За, 3 сард 2 сард 3 дугаар группийнхан маань хувь хүний хөгжлийн ямар хөө байхаар юм. Warning. Анхааруулга. Тэгэхээр энэ бол анхааруулж хэлж байгаа байхгүй юу? Ghosts буюу сүнснүүд. Тэгээд ингээд та өөрөө харахгүй ч гэсэн байгаа зүйлс бол байгаа. Одоохондоо та орхиод байгаа ч гэсэн тийм ээ. Түрүүн би бас 3 сард гээд андуурч хэлсэн. 3 сард болохоор яг энэ бүхэн буцаж гарч ирээд таны ингээд тоохгүй орхицсан зүгтцсэн байсан асуудлууд буцаж гарч ирээд сэтгэлийг чи улам ингэж зовоох үе тийм болохоор бас жоохон анхааралтай байгаарай гэж бол хэлж байна. За ийм байна 3 сард. Миний 3 дахь группийнхэн маань за тэгээд уншлагаа орж ирж сонссон бол баярлаа. Ямар ч гэсэн жоохон оройтсон ч гэсэн би 2 дахь сарынхаа уншлагыг хий гэж бодоод бүр нэлийн зүтгэж байгаад хийсэн. Тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. Сэтгэлдээ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баярлалаа.